За ингээд миний хувьд номын баярын арга хэмжээнд сүүлийн 4 жил оролцож байгаа. Тэгээд бүх уншигчдад номд хайртай бүх хүмүүст номын баярын халуун мэндийг хүргэж байна. Урам зоригтой бүсгүй гэдэг ном маань миний 3 дахь уран бүтээл юм байгаа. Тренди бүсгүй, Miracle Me, тэгээд урам зоригтой бүсгүй Inspired гэдэг нэртэй. За тэгээд яагаад би ер нь энэ номыг бичих болсон бэ гэхээр хүний амьдрал жаргал зовлон, уйтгар гониг энэ маш олон төрлийн мэдрэмж заримдаа бид нар хайртай хүмүүсээс хахацдаг, заримдаа бид нар маш хэцүү тийм үеийг хүртэл хүн туулдаг тийм. Тэгэхээр тэр бүх үеүүдэд хүн яаж насан туршдаа урам зоригтой байж болох юм бэ? Өнөөдөр би уйлаад те магадгүй гомдоод маш их шаналаад хөвтөж агаад маргааш өглөө нь инээж босч ирэх хүч хаанаас гарч ирдэг юм бэ гэдгийг эрэлхийлж бичсэн миний Inspired гэдэг ном байгаа. Тэгээд энэ номороо дамжуулаад нийгэмд өөрийнхөө би гэрлийг цацруулж байгаа юм болоо гэж өөрөө боддог. Яагаад вэ гэхээр маш олон хүнд энэ урам зориг гэдэг зүйл хэрэгтэй байдаг. Тренди бүсгүй ном болохоор би ингээд хувийн хөгжлийн номыг өөрөө маш их сонирхож уншдаг байсан юм. Тэгээд яг одоо Монголыг хөрсөнд буулгаж бичсэн хувийн хөгжлийн ном их цөөхөн байсан байхгүй юу? Тухайн одоо 5 жилийн өмнө гэсэн. Тэгээд дэлхийн чих хандлага ер нь эмэгтэй хүн яаж хөгжиж байгаа юм бэ? Тэ юуг бид нар мэдэх ёстой вэ? Хүн болгон юуг мэдэх ёстой вэ? Энэ бүх зүйлийг багтаагаад тэгээд цаг үетэйгээ хөл нийлүүлээ алхаж байгаа хүнд хэрэгтэй байх бүх тэр чанаруудыг шингээж тренди бүсгүй номоо бичсэн. Тэгээд миний тренди бүсгүй ном хамгийн гайхалтай нь одоо сүүлд бичсэн номнуудаас маань илүү одоо сар болгон хамгийн олон борлуулагцаар байдаг ийм ном маань байдаг байхгүй юу? Тийм болохоор их баяртай байдаг. Баярлалаа.